Монгол инженерүүд нүүрсийг нойтараар баяжуулах Монгол улсын анхны үйлдвэрийг ашиглалтанд оруулжээ. За тус үйлдвэр өнгөрч 5 дугаар сард туршилтын боловсруулалтаа хийснээс хойш 20 мянган тонн нүүрс баяжуулчаад байгаа юм байна. Ухаадаг уурхайн цогцлборт улстай ахтагч тооцогдох нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд байна. Energy Resource компани 2009 онд ухаадаг коксч нүүрсний ордод олборлолт явуулж эхэлсэн бөгөөд 2 жилийн дараа энэхүү нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд орууллаа. Баяжуулах үйлдвэр нь 24 цагийн турш 3 шугамар ажиллана. Шугам төсвөр жилд 5 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай. Анхдагч нүүрсээ хүлээн авч үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох 8-10% үнсжилттэй экспортын коксч нүүрс мөн ухаан удгийн цахилгаан станцын хэрэгцээнд ашиглагдах эрчим хүчний нүүрс угаагдсан хайр гэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх юм а. Ирэх 10 дугаар сард баяжуулах 2 дугаар үйлдвэр ашиглалтанд орно. Баяжуулах 3 дугаар үйлдвэрээ 2012 онд ашиглалтанд оруулна. За эхний ээлжинд ашиглалтанд оруулсан энэхүү бүтээн байгуулалтыг Австралийн 4 мэргэжилтний заавар зөвлөгөөний дагуу Монгол инженерүүд ухаан удгийн үндэд гүйцэтгсэн гэдгийг нэмжүүлье. Инженерүүд маань болохоор дандаа манай одоо шавнар байгаа. Тэгээд дандаа Монголда бэлтгэгдсэн одоо манай шүтээсийн гол урхан сургуулийг төгссөн одоо мэргэжлийн инженерүүдээр бүрдсэн. Тэгээ Монголын компаниудын одоо хүч чадлаар байгуулагдсан одоо энэ том нүүрсэр үйлдвэр байгуулагдсан байна. Нүүрсний үйлдвэр одоо шатах шин чанар буюу одоо дагалдах одоо хортой хальцын салбарын тулд одоо баяжуулалтын процессыг хэрэгэлдэг. Баяжуулах үйлдвэрийн одоо гол технологи нь болохоор хамгийн хялбар бөгөөд одоо хямд төсөвтэй аргаар баяжуулдаг. Одоо тэр хөндрүүлсэн буурын арга буюу флотацийн арга гэдэг хөвүүлэн баяжуулах аргаар баяжуулж байгаа. Нүүрсийг баяжуулж боловсруулснаар дотооддоо нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад өрсөлдөх чадвар дээшлэх төдийгүй тээвэрлэлтийн үртэг бурж бүтээмж нэмэгдэн бүр цаашлаад Монголоор агуулсан нүүрсэн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үн нэмэгдэх боломж бүрднэ гэж энэ салбарын хүмүүст өгнж байгаамаа. Баяжуулах үйлдвэрийн тухайд нэмжлэхэд усны хэрэгцээг зохистой ашиглахын тулд үйлдвэрийн сүлжээнд усны дахин ашиглалт 94% байна. Цаашдаа усны дахин ашиглалтыг 98% хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ухаадаг уурхайн цогц төслийн хүрээнд дэд бүтцийн олон асуудлыг шийдвэрлэж 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын барилга угсралтын ажил бүрэн дуусаад байна. Ингэснээр зөвхөн төслийн талбай бус цогццын сумын айлбархууд гэрэл цахилгаанд холбогдож байгаамаа. 2011 онд ухаан удгийн уурхайн нүүрс олборлолтын нийт хэмжээг 7 сая тоннд хүрэхээр төлөвлөснөөс ойролцоогоор 4 сая тонныг нь угааж баяжуулан олон улсын зах зээлд нийлүүлэх зорилт тавьж байгаа юм байна. Ундрмаа Батөгтгнаар бэлтгэлээ.